За сайн байцгаана уу? Холынгийн мэрэг интертеймент цогт тавтан ярилна уу? За өнөөдөр хайр сэтгэлийн харилцаан дээр мэрэг хийж чадж байна. Тэр хүнд таны гэсэн сэтгэл, хайр сэтгэл байна уу гэсэн ийм утгатай мэрэг хийж чадж байна. Ингээд энэ удаа нэлээд олон сонголтоор хий. Маш олон талаас нь тэ жоохон нарийн гаргаа хийж чадаад тийм одоо 5 сонголтоор хийж чадж байна. 1 2 3 4 5. Та одоо тоогоор нь сонгож олно. Одоо картных нь тий одоо энэ тэн зургаар нас сонголт хийж болно шүү. За ингээд одоо сэтгэлчин татагтаад байгаа, нүдчин татагтаад байгаа карта зэн сонгороо сонгороо. За сонголт хийж явах тэн завсар одоо надтай холбогдох хүсэлтэй хүмүүс байх юм бол миний Facebook-ийн Messenger, Instagram-ийн Messenger-аар тэ надтай холбогдож болно шүү. Хувийн мэрэг болно тэ мөн одоо санал хүсэлттэй надтай хуваалцж болно. Мөн одоо надад хандвар одоо дансаар болон YouTube-ийн супер танксаар хандив өргөсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Одоо та бүхний одоо надад өгсөн мөнгө хандив маш их одоо цаашаастын бичлэгүүдийг хийхэд том урам зориг дэмжлэг өгж байгаа шүү гэж тий илэрхийлье. Маш их баярлалаа. За сонголтоо хийсэн бол одоо 1 2 3 4 5 гэсэн одоо ийм дараалал явъя. За ингээд нэгдүгээр карт сонгосон нэмэрийг эхлэе. Тэр хүнд таны гэсэн сэтгэл, хайр сэтгэл байна уу гэсэн утгатай нэмэр хийж байгаа. За ингээд ингэ тавьчих юм шээ. За энэ бүх картуудаа нэгэд үзье. Дон. За энэ бүх картууд гарч ирсэн байна. За энэ карт ингэ тавьчих. За ямар ч эхлээд тарот картуудаа 7 карт байгаа. Тэгээд талид хэлж чадж байна. За хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг давхар биш. За тэр хүн таны гэсэн сэтгэл байдгүй гэсэн ганц карт нэр юм болон карт гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь наар ингээ буруу харсан байхгүй. Нилийн идэвхгүй байдалтай байна таны гэсэн сэтгэл нь. Яг байдаг гэж бодож байна. Гэтэ нэг одоо нэг идэвхгүй болчих юм шиг те. Нар ингээд одоо зөв байрлалтай үед ирч хүч дулаан элчин нэр дүүрэн байдаг бол ингээд одоо уруу байдалтай ингээд гарч ирсэн болохоор зэрэг жоохон нэг тийм энерги гунтарсан юм шиг. Тийм нэг тийм энэ харилцааг улам хөгжүүлэх ч юм уу элчин нэрхтэй тал дээрээ нилийн идвэхгүй гарахгүй байгаа юм шиг зүгээр урсгалаараа явж байгаа юм шиг те. Ийм картын за энэ ямар ч юм хүний. За тийм ээ. За тэгээ 2 дахь энэ картыг ингээд харах юм бол за энэ хүн болохоор зэрэг тийм бас л энтэй нэлээд адилхан одоо энергитэй санагдаж нэг тийм дотоод улмиг хандлага ингээд гашраад байгаа байхгүй юу? Тэ? Одоо нэгдүгээр карт сонгосон юм байна одоо тэр хүн тэр хүн болохоор зэрэг одоогийн байдлаар энэ харилцааг тий одоо гэдэг хамгаалах, хөгжүүлэх тий ямар ч ингээд нэг тийм тэнхээгүй юм шиг скол хүсэлгүй ч юм уу нэг тийм зөвхөн ингээд өөрийгөө хамгаалсан одоо өөрийнхөө цайснаас гарч ирээгүй юм шиг тий иймэрхүү карт байна. Өөртөө юм шиг тий. За тэгээ дараагийн карт ингээд харах юм бол бас ингээд за үнэхээр нэгдүгээр карт сонгосон үнэхээр уучлаарай ингээд үнэхээр онцгүй юм сонсмооргүй бол энэ шууд ингээд байж болно шүү. Энэ жоохон тиймэрхүү карт гарчлаа. Тэгээд энэ картыг харах юм бол тэнгийн карт нэлээд том аркана байгаа. Тэгэхээр том зүйлийг хэлж гэнэ гэж бодож байна. Энэ хүн хинэггүй гэсэн хинэггүй гэж хэлэх үү ингээд амар дураараа гэсэн үг ингээд яг ганц бие юм шиг явдаг ч юм те гадуур тийм ганц бие юм шиг те айгалдаг юм шиг тийм хүний карта. Тэгэхээр магадгүй яг тэг бүгд биш гэж магадгүй 2 харилцаа хөөдөг хүн дээр хөвчлэн миний одоо туршлагаас харахад энэ карт ингэж дандаа буруу хараад байдаг. Эсвэл маш одоо тийм хинэггүйтэй одоо найз охингүй юм шиг дураараа явдаг ч юм уу те. Нэг тийм хитрхи энэ харилцаан дээр хинэггүй байна гэсэн үг тийм. Юу ч болсон яах вэ гэдэг. Тийм. Ер нь бол энэ тэнгийн карт доош харцгаараа тий ер нь маш хумгаа тий юу гэдэг маш аюултай тоглоомор тий тоглож байна гэсэн үг. Тийм. За тэгээд ингээ 3. За 4 дахь карт авах юм бол тийм бас нэлийн тий
сэлмийн доош харсан байна. Тэгэхээр шудраг энэ харилцаан дээр нэг жоохон шудраг бус юм шиг дээр нэг тийм нэг зүйл бол байна. Сэлмийн ингээд тэг буруу харцгаар зэрэг ингээд үннийг мөсгөн говьлдог тиймэрхүү утгатай болчтой. Тэгэхээр ингээд тэр танд ингээ хайртай гэж те хайртай миний хараа гэдэг ч юм те хайртай гэж хэлж магадгүй боловч түүний цаана ямар нэгэн нууц зориг шудраг бус тоглолт жоохон нуугдж байгаа эрсдэл байдаг. Скол өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөг ч юм уу те нэлийн зөрүүд ч юм уу тийм хандлага эсвэл ингээд танд хайртай гэж хэлж байгаа мөртлөө тэр нь цаанаа нэг тийм нэг шал өөр зориг ч юм уу те шудраг бус тоглолт те нуугдж байгаа юм шиг тийм картууд байна. Тийм. Би нэг зөвхөн энэ дээр хэлээгүй эднэртэй харьцуулж харж хэлж байгаа шүү. За тэгээд энэ картыг харах юм бол энэ айгу адлын явдал хайхч тийм хүний карт ахгүй. Тэгэхээр зэрэг тэр хүний одоо сэтгэл болохоор зэрэг айгу тийм адлын явдал дээр суурилсан юм шиг айгу тийм хөдөлгөөнтэй байна. Тэр хүн тантай байхдаа тий хөвчлөлтөө ирч хүчтэй байхыг хүсдэг гэж магадгүй. Хэрэг энэ өмнөх картуудыг харах юм бол хэрэг харилцаа хэтэрхий уйдахтаа ч юм уу нэгэн хэвийн хэрэг та хоёрын харилцаа одоо болцсон гэж та бодож байгаа бол заашлаа. Тэгэхээр тэгж бодож байгаа бол тэр хүн өөрийнхөө дотоод энергийг тий энэ адал явдал хайдаг тийм хүсэл эрмэлзэлтэй энэ энергийг одоо гаргах өөр сувг өөр хүн ч юм уу өөр харилцаа хайж байгаа. Энэ харилцаанаас зугтжиж магадгүй гэсэн үг. Хэрэг одоо та хоёрын харилцаа ингээд хөрцсөн юм шиг санагдаж байгаа бол тийм биш байгаа бол энэ хүн одоо нэлээд хөвгчлөлтэй ирч хүчтэй тийм уйддаггүй тийм харилцаанд аяг дуртай гэсэн үг. За тэгээд энэ картыг ингээд давхар ийм гарцсан нэг тийм гараад гэлж байгаа. Тэгээд энэ ч төвхтэй болоод байна. Тэгэхээр зүгээр яг би өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг хэлэх юм бол тий энэ хүнд өөр хувь зайны гэж хэлэх үү? Яг би хувь зайны гэж ялгаар цаана ингээд нөгөө тий сахиусны гэрээ үлээгээд байгаа байхгүй. Бүрээгээ. Тий тэгэхээр ингээд одоо нэгдүгээр картыг сонгосон үний тий цаад хүн нь одоо шал өөр төвшний өөр хүний дуудлага энэ хүнд ирсэн ч юм уу те эсвэл танд байж магадгүй бас. Тэр хавтаа сонгосон хүний амьдрал цоо шинтэй сүнслэг төвшний өөр хүн сөүл мэдсэн ч юм уу орж ирж байгаа дуудлага байж магадгүй энэ картаар. Энэ нэлээд том карт болохоор томоор одоо ингэж тэн тайлж байгаа шүү. Тэгээд ер нь бол те нэгдүгээр карт сонгосон хүний харилцаанд те тэр хүн тантай айгу сэтгэл дундуур ч юм уу те эсвэл хаалттай байдаг бол ер нь бол та хоёр алинд нь тэр хүнд ч юм уу танд ч юм уу те одоо амьдралын шинэ өөр өнцгөөс харуулах тийм карт гарч ирж байгаа гэж бодож байна. Тэгэхээр зэрэг та ч юм уу тэр хүн та хоёулаа ч яж магадгүй хувь зайны одоо шинэ хүнтэй өөр хүнтэй уулзрах тийм цаг үе чинь айгүй ойрхон ирсэн юм шиг байдаг байхгүй юу? Тийм. Нэгдүгээр карт сонгосон хүний амьдрал цааш сүнслэг төвшний өөр сөүлмэд өөр хүн чинь гарч ирэх цаг үе чинь маш ойрхон биш шүү. Дуудлага ирж гинэ гэсэн иймэрхүү зүйлийг санаанаад хэлээд ам шиг санагдаж байна. Та хоёрт одоо алинд нь ч юм уу Зэвэр суучлаараа жоохон онцгүй байдлаар уншиж байгаа л. За тэгээд танд одоо зөвлөгөө. За харилцааг яа ингэж тэнцвэртэй байлгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг яа ингэж харилцааг аяг ингэж хянаад байгаа юм тий одоо энерги бол байна. Тэгэхээр одоо тэр хүний хайр сэтгэл таныг их одоо хайр сэтгэл нь чин сэтгэлийнхүү эсвэл зөвхөн өөрт нь ашигтай байдлаар бүхнийг зохион байгуулах гээд байгаа тийм тооцоо юу гэдгийг одоо таныг сайн
ажиглаараа гинэ. Тийм. Энэ хүн ингээд хоёр юмдаар айгүй тэнцвэртэй зөв яваад байгаа байхгүй. Хоёр зүйл дээр айгүй тооцоотоо тэнцвэртэй гэсэн. Тэгэхээр зэрэг ер нь таныг жоохон ажиглаараа гэсэн мэн одоо тэр хүнийг те. Тэр хүн үнэхээр чин сэтгэлээ таныг гэсэн сэтгэлийн чин сэтгэлийнхэн эсвэл зөвхөн өөрт нь те ашигтай болохоор зэрэг ингээл яг ингээд өөртөө ашигтай зохион байгуулчих галтай ингээл тоо ямар нэг юм дээр тооцоо хийгээд байна гэдгийг те. Ажиглаараа гэж энэ карт танд хэлж байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд эдгээр карт болгоорой. Захлаад тий одоо сахилт тэнгэрийн юм одоо картыг хэлье гэж бодож байна. Бүх юм ингээд сайн тал руугаа явагдчихна гэдэг ийм утгатай карт аа. Тэгэхээр зэрэг хэрэг энэ харилцаа нэг л болж бүтэхгүй ч юм хаалга хаагдчих байгаа бол тат тэрийг ахиж тэрийг онгойлохгүй бол тэрийг тэр хүнтэй ахиж юу гэмдэ үнэхээр энэ хаалга хаагдчих байгаа юм шиг аюу сэн санагдах юм бол заавал тэр хаалгын тогшоол тэг ингээд ах хэрэггүй дээ. Одоо тэр сахилт тэнгэрүүд одоо таанд болохоор зэрэг илүү том цонх илүү том юм одоо нээж хөр ингээд тийм бэлтгэж байгаа шүү. Ер нь бол тийм нөхцөл байдал те сайжрна гэдэгт итгэж бол хувь зайнда тийм найдараа юм болж ивэл тэг болдгоор л болгоно гэсэн үг. Тийм хүн маяглал ингээд ах юм бол өрөөл мэд гэдэг ингээд баг хувь зайнд нь даатах гэсэн үг. Заавал ингээ хаагд гадаа хаалга нээх гээл те ингээ зоодох хэрэггүй хаавал хаагднээс бас нэг өөр хаалга танд ингээ нээгдэх гэдэг шүү одоо. Ингээд өөрийнхөө одоо биеийг сул тавиад те одоо өөрийнхөө тийм нөхцөл байдал цаашаа сайн тийшээ одоо явна гэхээс ч муу юм болохгүй те одоо тэнгэр бурхан хувь зайнда тийм найдараа гэсэн байна. За ямар ч юм карты энэ ч бас өөрснөө те англи хэлний одоо юу авч олно мессежтэй. Яаж муудсан бүх юм дээшээ л явдаг шүү гэж байгаа байхгүй. Одоо явна шүү гэсэн үг тийм. Явч муудахгүй доошоо өрөөдөхгүй гэсэн байна. За тэгээд тэгчээ энэ карт болохоор зэрэг ингээд айгуу даралттай юуны цаанаас аюугаа даймонд гарч ирж байгаа байхгүй. Нинтай тий ингээд хүчтэй даралт төвчээр гэдэг ийм карт аа. Тэгэхээр зэрэг одоо ингээл амар харанхуй картаас тий одоо танд ингээл харанхуй мэт тий харанхуй үе юм шиг тий иймэрхүү зүйл одоо санагдаж магадгүй ч гэсэн яг үнэндээ бол яг ингээд дотор байгаа энэ одоо даймонд тий даймонд одоо юу гэдэг энэ чулуу шиг гэгээ төрхийн өмнөх тий энэ даймонд гарч ирэхийн өмнөх одоо нам гүм жоох юм хэцүү харанхуй юм шиг үе шүү тий одоо битээ шантраараа ер нь бол таны тий алмаз шиг тий даймонд шиг одоо гялалцах мөчч айгу ойрхон биш үү гинэ. Тэгж гялалцахын өмнөх маш их харанхуй үеийг туулд юм байна л да. Тий. Тэр үеийн тий одоо гэгээ төрхийн өмнөх нам гүм харанхуй байдал шүү. Тэг битээ шантраараа гэсэн байна. За иймэрхүү мессежүүд байлаа. Тэгээд хамгийн сүүлийн таны сонголтын картнаас мессеж авч чадчих байна. Энэ болохоор юм байгаа одоо. Айно энергио жункан сасемашио гинэ. Хайр энергийг ингээд одоо эргэлдүүлье гэсэн юм карта. Ганцхан нэг хүнээр тогтохгүй амьдрал бол гэж байгаа юм шиг юм карта. Ингээд тийм тэгэхээр зэрэг танд энэ картны мессеж нь болохоор зэрэг би ингээд орчуулах юм бол тий одоо юу гэмтэй таны доторх хайр бол бусдад тий гэрэл олж чаднаа тий айх хэрэггүй гэдэг өөрийгөө бол тий илэрхийл айх хэрэггүй тий одоо таны жижиг үйлдэл ч гэсэн одоо маш том одоо өөрчлөлт тий авчирдаг шүү. Та өөрийнхөө одоо ямар нэгэн зүйлийг тий одоо хийх, бүтээх, илэрхийлэх хайрч ээж болно, харилцаач болно, ажил төрөлж ээж болно. Юу найх хэрэгээ өөрийгөө бол илэрхийл гаргах тий. Одоо таны сэтгэл гаргасан тий хайр үзүүлсэн одоо сэтгэл гаргасан одоо жижиг ч хамаагүй үйлдэлж байгаа маш том өөрчлөлтийг бол тий авчирдаг шүү гэсэн юм утгатай энэ карта. Тийм тэгэхээр зэрэг энийг яг өөрөөсөө тий нөхцөл байлт тий тохируулаад ингээд зөвлөгөөгөө
Тэгээ аваараа ямар ч энэ картнаас та өөрөө юу авч болно. Тийм. Зөвхөн ганц хүн гэлтэхгүй дээ. Айгу олон хүнд юу хайраа, сэтгэлээ гаргаараа өөрийгөө илэрхийл гэж байна. Хайраа эргэлдүүл гэсэн утгатай байхгүй тийм. Тийм карта. За ингээд хамгийн сүүлчийн карта ингээд уншууллаа. Жохон тийм нэгдүгээр картыг сонгосон юм жохон хүнд зүйл гарчлаа. Үнэхээр уучлаарай. Үнэхээр таарахгүй бол тий. Заавал энийг хүлээн авах хэрэггүй шүү. Тийм хэрэг үнэхээр таалагдчихвэл тийм яг юу гэдэг энэ одоо мессежүүд нэг гоё мессежүүд гарсан учраас тэрийг хүлээж аваарай гэж хүсье. За ингээд өндөрлөе. Тэгээд үнэхээр таалагдсан бол тэг лайк тараа битэн мартаарай. Мөн таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо эмоц тараарай гэж хүсье. Эмоц нь гоё юм гээд одоо хайраа эргэлдүүлээ гэсэн болохоор зэрэг ганцхан үнээр тогтохгүй тийм ингээд олон хүндтэй хайраа эргэлдүүлээ гэж авахаар зэрэг зөвхөн хайрцаг дээр хэлж байгаа бол биш байх гэж бодож байна. Ажил үйлс юу гэдэг бүх хүнтэй гэр бүл бүх зүйл гэсэн үг. Тэгэхээр юм бөөрийнхий тийм дугуй эргэлдэж байгаа эмоц авил дараараа юу ч ясан болно. Одоо бөөрийнхий ингээд дугуй эргэлдэж байгаа тийм бөмбөг ч юм уу скроллинг гэсэн нэг эмоц гэдэг чинь тэр эмоц ч юм уу. Ямар ч ясан нэг тийм бөөрийнхий хайраа эргэлдүүлэхийг тийм бэлэгдээд одоо таны хайр эргэлдээд өргөжөөд тийм ажил үйлс хүн ордоо харилцаа хайрцаг бүх юм дээр хайрцаг одоо юм чинь гоё эргэлдээд айгуу сайхан явахыг зөөгнөөд дугуй юмар дараараа юу ч ясан болно. Тэгэх юм бол нэгдүгээр картаа сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа. Та өөрийнхөө одоо тийм цаашдын байдлыг сайнаар тийм зөвнжин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 2 дахь карта сонгосон юмыг эхлэе. Тэр хүний одоо тэр хүнд таныг тий сэтгэл хайрцаг байна уу гэсэн юм утгатай мэргэж байгаа. Замарсан сонголтын карта энэ тавьчээ. За нэг зээ тун. Замархуу картад гарч байна. Тэн жоохон темхэн карт учраас ингээд тавьчих. За эхнээс нь ингээд тарот карт ингээд 7 карт аа. Талаад эхлэе. Энэ хүн таны гэсэн сэтгэл байна уу? Энэ карт гарахыг бодвол байгаа гэж бодож байна. За ямар ч гэсэн эхний энэ картыг харах юм бол нэлээд бол одоо эргэлзээ бол байна. Эргэлзээ ижлэх үү яа ингээд замын гол зогссон юм шигтэй байх уу байвал буцах уу гэдэг ч юм уу нэг тийм. Тэгээд хоёр мэдрэмж энэ хүнд ингээд зэрэг оршоод байгаа юм л 2 мэдрэмжтэй. Нэг тал нь одоо танлаа амар татагдал тий. Нөгөө тал нь өөр тэгшин татал. Тэгээ одоохондоо энэ хүн ерөөсөө сонгоогүй юм байна аль замын. Танлаа татагдаад байгаа бас татагдахгүй байгаа бас нэг зүйл байгаа. Яа ингээд бүр ингээд шийдээгүй. Хоёр мэдрэмжийн голд зогссон ингээд бүр ингээд айгүй хэцүү байдалтай байх шиг байна. Яхаа мэдэхгүй. Тийм тэгээд энэ картыг харах юм бол танд айгүй сайн байгаа байхгүй юу? Энэ карт болохоор зэрэг тийм одоо тийм Венусын бүр тийм эмхтэй. Тийм тэгэхээр зэрэг ингээд хайр бол байна тэгээд таны ингээд айгүй тийм эмхтээлэг ирч хүчтэй эмхтээлэг маш эмхтээлэг хүнийг те эрэгтэй хүнийг татах тийм хүчтэй гэдэг ч юм уу нэг тийм хайрлууртай айгүй тийм нэг гоё мэдрэмж байгаад байгаа байхгүй юу тийм маш эмхтээлэг даруухан дөлгөөн те айгүй одоо юу хэлмээр юм сэтгэлийн айгуу тийм том зүрх сэтгэлтэй гэж хэлэх үү одоо юу хэлмээр юм дээ тийм юмыг өршөө хөөжлөх тий ямар ч байсан маш эмхтээлэг тэгээ тэр эмхтээлэг чанар нь энэ хүнийг айгуух татдаг юм байна одоо таны эмхтээлэг тэр чанар л маш их татагддаг тий уян зөөлөн ээжиг нь тий үгүй ээжиг нь гэж хэлэх жоох ер нь бол Венерагийн эмхтэй гэсэн үг.
тэр хүний зүрх сэтгэлээ нь та тэр талаараа эмгтээлэг байдлаараа маш их татдаг гэсэн үг. Ямар ч зэн айгу том карт. Тэгэхээр энэ хүн танд айгу сайн гэсэн үг. Цаана Одоо яагаад ингэж байгааг нь одоо энэ тарах картаар харъя гэж бодож байна. Тэгээд энэ карт нь болохоор зэрэг дөөжлөгцөн гэсэн карта. Сар мар гараал далд хумсар энэ төр нь болохоор зэрэг тийм ер нь бол тэр хүний далд хумсараар ч юм уу одоо мэдрэмжээр бол танд айгу сайн гэсэн үг. Тийм. Гэхдээ энэ хүн ингээд одоо бүрэн танд өөрөө сайн гэдэг ч юм одоо бүрэн таныг гэдэг ирэх тэр юу нэрэ болоогүй юм шиг хөдөлж чадахгүй байгаа байхгүй. Тийм. Хөдөлж чадахгүй. Яг тандлуу яах гэхээр нэг юм ингээл хөл гараа баагаал одоо өөрийнх нь эго ч юм уу юу ч энэ бүх юм баагаал. Тэгсэн мэтлээ далд хумсараар таныг бол амар мэдэрч байгаа тийм. Ямар ч энэ хүний одоогоор танлуу ирэх ч юм уу одоо таны гэсэн сэтгэлээ гаргах ч юм уу тэр та ер нь арай болоогүй юм. Тийм. Цаг нь арай болоогүй юм шиг санагдаж байна. Ерөөсө хөдөлж чадахгүй байгаа байхгүй танлуу. Энэ хоёр хоёул адилхан мац тийм. За тэгээ дараагийн карт болохоор ингээд сэлмийн 3 энэ хүн ингээд таныг ихтэй зүрх сэтгэл нь бол таныг их юу бол сэтгэл байгаа. Гэхдээ одоо тэр хүний таныг их сэтгэл ингээд байж болох боловч тэр хайр нь яагаад ч юм ингээд өвдөлтөөр дамжаад байгаа байхгүй. Тийм. Энэ өвдөлтийгтэй тэр хүн тийм ингээд мэдрээд байгаа одоо. Тэгээ энийг ингээд энэ зүрх сэтгэлийн өвдөлтийг гаргаж хайж ийж одоо дараагийн хоёрын харилцаа ингээд тийм эхлэх боломжтой харуулж байгаа юм карта. Ямар ч нэг тийм зүрх сэтгэлийн шарах байна. Тийм. Зүрхээр нэх ёстой ч юм уу. Тий. Ямар ч нэг цэвэрлэгээ хийх ёстой юм байна. Шарах байж ээж эмчилгээ ярьдаг гэдэг шиг одоо нэг зүйл энийг ингээд тий одоо зүрх сэтгэлийн шарах ч юм уу тий эсвэл энэ хайрыг нэг тийм өвдөлтөө өөртөө мэдэрчээж ингээд ойлгох гээд байгаа юм шиг нэг тиймэрхүү зүйл ингээд мэдрэгдэж байна. Тийм. Хайрын гурвалжин гэж юусоо орж ирэхгүй байхгүй бол энэ картыг харахаар заримдаа хайрын гурвалжин гэж уншдаг байхгүй. Гэхдээ арай нэг хайрын гурвалжин биш нэг тийм зүрх сэтгэлийн шарах өвдөлт тий. Зүрхээ нээх гэж нэг бөө юм болж байгаа юм шиг нэг тийм зүйл мэдэгдэж байна. Тэгээ дараагийн карт харах юм бол тийм бас л тий ингээд тэр хүн ингээд танд айгуу сайн тий танд айгуу татагддаг боловч ингээд өөрийгөө ингээд шархлуулахаас ингээд ангитай зүрх сэтгэлийн одоо энэ шарах өөрийгөө шархлуулчих гэдгээс амар айгаад ингээд хүчтэй айгуу хамгаалтын хан ингээд босгоод байгаа байхгүй. Тийм. Тэгээд тантай хайр сэтгэлийн энэ харилцааг ингээд юу гэдэг хайр сэтгэл гэхээс илүү тэмцэл болгоцсон юм шиг тий. Тэг өөрийгөө хамгаалах шаардлагатай тийм нөхцөл гэж хараад байгаа юм шиг. Тийм. Тэгэд ингээд танд ингээд сэтгэлтэй боловч айгу зөөрөөд байгаад байгаа. Ингээд хайр ингээд бороо илэрхийлдэг тийм. За нэг тийм зүйл байна гэж бодож байна. Тэг айгу зөөрөөдөх юм шиг. За тэгээд дараагийн картыг харах юм бол тэгэн гот ахигаа ойлцоод байгаа байхгүй. Тэгэн готаа ер нь бол тэр хүнд боллоо тий. Таны гэсэн сэтгэл бол мэдээж байгаа тий. Гэхдээ энэ нь болохоор үг хэлээрээ биш маш бодиттой юм байна. Одоо материалыг юм уу эсвэл ямар нэгэн халамжийн шинжтэй байна. Тэр хүн ингээд одоо танд маш хэрэгтэй хүн байхыг хүсдэг гинэ. Тийм байна. Тэгээд ер нь бол харилцаа ингээд бас өөрөөр бас хэлийг гэх юм бол нөгөө дээр нь юу ийм тэмдэг байгаа. Тэгэхээр зэрэг энэ харилцаа доктортай байхын тулд тэр хүн ингээд та хоёр ингээд одоо юу гэдэг харилцсан те та хоёрын хооронд харилцсан өгөө аваач аяг тэнцвэртэй байх хэрэгтэй гэж аяг боддог. Эсвэл танд маш хэрэгтэй хүн байхыг хүсдэг гинэ. Тийм. Тэгж чадахгүй болохоор ингээд байгаа юм уу? Эсвэл ямар нэгэн
угаа аваагаа тэнцвүүлэх гээд байгаа юм шиг ямар нэгэн зүрх сэтгэлийн асуудлын тэр зүрх сэтгэлийг одоо эдгэх, нээхтэй. Тэрэн дээр ингээд хайраа ингээд буруу танд илэрхийлээд уураар ч юм уу тий. Тэгээд танд татагддаг мөртлөө ингээ яхаа мэдгүй гаццсан. Тэгээд тэр гацлалтандаа ингээд одоо хөдөлгөж чадахгүй ингээ зогсож байгаа. Тийм байна. За тэгээд ч гэсэн одоо танд хэрэгтэй мессеж энэ харилцаан дээр зөвлөгөө гэх юм бол заадах. Энэ карт ингээд доошоо харж бууж болохоор энэ хүн жоохон өөрийгөө нэг ертөнцийн төв болгоцсон ч юм уу тий жоохон эго ихтэй хүн байж магадгүй юм шиг. За тийм биш, тийм хүн биш гэж хүмүүс байх юм бол арай өөр талаас нь тайлбарлах юм бол одоо бусдыг хайрлахаас өмнө өөрийгөө бүтэн болгох хэрэгтэй гэсэн тийм мессеж өгдөг байхгүй юу? Тийм тэгэхээр зэрэг танд өгч байгаа болохоор та тэр хүнийг хайрлахаас илүү өөрийгөө хайрлаад өөрийгөө бүтэн болгох хэрэгтэй шүү гинэ. Тийм. Ер нь ингээд тэр хүн таныг дотроо хайрладаг ч юм уу, хайртай ч юм уу танлуу ингээд татагддаг ч гэсэн өөрийнхөө ертөнцийг те ингээд зэгцэлж чадаагүй те тэр хүн өөрийнхөө ертөнцийг ингээд одоо юу гэдэг зэгцэлж чадаагүй тийм байгаа учраас одоо танд өгөх хайр ингээд тогтургүй өөрөө буруу хэлбэрээр те өөрөө ингээд буруу хэлбэрээр ингээд тэлрээд байгаа шүү гэсэн иймэрхүү танд зөвлөгөө өгч магадгүй юм шиг санагдаж байна. Эсвэл тэр хүн тэ нэлээ эготой. Эсвэл та өөрийгөө бүтэн болгож иж өөрийгөө хайрлж тэг бүрэн дүрэн хайрлж иж энэ харилцаа зэгцэрнэ. 3 дахь өөр өнцгөр мессеж өгөх юм бол тий дөрөв хэлсэн тий энэ хүн танд татагдаад танд сайн байгаа ч гэсэн өөрийнхөө ертөнцийг ерөөсө зэгцлээгүй тий. Тэгэхээр өөрийгөө зэгцлээ тэр эго энтерээс салдаг ч юм уу тий. Тэгжээж тий өөрийгөө зэгцэлж чадаагүй байгаа учраас ингээд таныг хайрлах гэхээр хайрлж чадахгүй ингээд нэг тийм буруу хэлбэр буруу хайрлаад байгаа. Зөрүүд гажуудаар тий. За энийг ойлгоорой гэсэн байна одоо таныг тий. Тэгээд одоо танд тэгээд сахусны грей мессеж авъя гэж бодож байна. Тэгээд энэ сахусны грей мессеж болохоор зэрэг Тэг ер нь бол ингээд гэрэл бамбар бариад аянх гинти мэдлэг гэгэрлэг биелэгдэж байгаа тий. Тэр хүн одоо таны амьдралд тодорхой нэгэнтэй сүнсний хичээлтэй тэр хүн таны амьдралд тодорхой нэг тий сүнсний хичээл ч юм уу ямар нэгэн зүйлийг тий өөрчлөх тийм дохой болж орж ирж байгаа шүү тий. Тэгэхэд түүний хайр байгаа таныг хайрлж гэнэ үгүй юу гэдгээс илүү таныг өөрийгөө илүү их таньж мэдхэд өөрийнхөө тий үн цэнийг тий олж харахад тий энэ харилцаа маш их одоо тий тусаална шүү гинэ. Та өөрийгөө таних тусам өөрийнхөө чадрыг ойлгох тусам өөрийгөө тий одоо үн цэнийг олж харах зөв талаас нь тий олж харах тусам энэ харилцаа бол сайжирна гэсэн үг. Тийм тэгэхээр энэ хүнтэй таарсан учирсан иймэрхүү үйл явдал болоод байгаа нь та өөрийнхөө үн цэнийг олж харах те өөрийгөө илүү таних өөрийгөө илүү хайрлах юм уу те тийм одоо сүнсний хичээл явагдаж байгаа шүү гэдэг одоо анхаараараа те одоо шинж тэмдэг тохионуудыг сайн анзаар гэж одоо сахусны өнгөрийн зүгээс хэлж байгаа юм байна. Тийм тэгээд ер нь энэ хоёр картыг одоо нийлүүлээд зөвлөгөөр одоо унших юм бол те одоо сүнслэг талаас нь хэлэх юм бол одоо энэ харилцаа та хоёрын хувьд ингээд энэ хүний хувьд ч гэсэн таны хувьд ч гэсэн одоо сурч дуусаагүй тийм нэг сүнсний хичээл гинэ. Тэр хүн одоо таны амьдралаас ингээд одоо бүрэн мөсөн явах ерөөсө болоогүй байгаа юм шиг санагдаж байна. Тийм. Тэгэд энэ хүү одоо сүнсний хичээлийг тийм уучлал, ойлголцол эсвэл тавьж явуулах ч юм уу сур дуусах хүртэл энэ хүн байсаар байх болно. Энэ сүнсний хичээлтэн дуус хүртэл та хоёр ингээл тэ байгаад. Хэрэг үнэхээр та өөрийнхөө үн цэнийг ойлгоод өөрийгөө хайрлах чаддаг ч юм уу те өөрийнхөө энэ сүнсний хичээлээ таниад ойлгож чадах юм бол энэ харилцаа аюу сайнаар тохсно гэсэн үг.
Тийм энэ хүн ч гэсэн одоо танаас аюул хэм сурах өөрийгөө бас те эго ч юм уу те тэр зүйлээсээ салах тэр хичээл нь болоод байгаа юм байна. Ямар ч сан та хоёрын хувьд энэ харилцаа бол зүгээр нэг учирлж те ямар нэгэн сүнсний хичээл ингээ явагдаад шүү. Тэрийг ойлгоорой гэсэн байна. За юу тийм ингээд бүгдээрийг нийлүүлээд тайлбарлах юм бол ийм байна. Тэгээд өшөө цаана 2 мессеж байгаа. За энэ болохоор зэрэг те энэ зүрх сэтгэлийн энэ ингээд цэцэг урагж аз каконо кизоясо өнгөрсөнд байсан зүрх сэтгэлийн шархыг эдгэх гэсэн ийм карта. Тэгэхээр зэрэг энэ карт болохоор танд биш те та хоёуланд ч өгж байгаа нэг юм зөвлөгөө юм шиг санагдаж байна. Ер нь бол тэр хүн таны амьдралд те яг энэ карттаа ингээд холбоод ингээд тайлбарлах юм бол тэр хүн таны амьдралд ирсэн нь те өнгөрсөн үеийн гомдол ч юм уу те юунаас ямар нэгэн зүйл болсон бол те зүрх сэтгэлийг одоо шархлуулах зүйл болсон бол тэрнээсээ одоо салаад зүрх сэтгэлээ те шинээр нээхийг тий одоо сургаж байна. Тэг ер нь бол энэ хүн танд татагдана уугүй гэхээс тийлүүтэйгээр энэ харилцаа нь бол тий одоо таны одоо сэтгэл зүйн хувьд өсөж өөрчлөгдөх одоо хумсрын хувьд тий өсөж өөрчлөгдөх маш их одоо тусалцаа үзүүлэх юм харилцаа юм шүү гинэ. Жохон тий өвдөлттэйж магадгүй гэхдээ та үнэхээр одоо сэтгэл зүйн хувьд өсөж чадах юм бол энэ харилцаа маш одоо сайн тийшээ явагдана гэж ингэж хэлж ах шиг байна. Тий. Тэр хүн ч гэсэн одоо өнгөрсөн басан үеийн гомдлоос салаа зүрх сэтгэлээ шинээр тий одоо зүрх сэтгэлээ нээх тэр зүйл айгуу чухал юм байна. Тий тэгж чадахгүй жоохон энэ хүний эгонд жоохон дийлдэд байгаа юм шиг санагдчих байна. Тий. Ямар ч энэ сүнсний хичээл дуусах хүртэл та хоёр те салахгүй ингээл янз бүр олоод байгаад юм бол байна л да. Үнэхээр хоёулаа ойлгох юм бол ингээд энэ хичээл маш одоо харилцаа маш сайнаар тий иргэнэ гэсэн юм карт байна. За тэгээд хамгийн сүүлийн карт байна. Талигч чадж байна. Harmony. Бас л маш сүнслэг зүйл хэлж байна. Ер нь бол ингээ баяр баясгалан одоо бүү мартаараа гэдэг байхгүй энэ карт тийм. Картыг харах юм бол тийм наран цэцэг дэлгэрэл тийм солонгон дээр суугаад хөгжим тоглоал тийм хөгжилтэй тийм одоо гэрэлтийн нэр дүүрэн юм гоё карт байна. Тэгэхээр зэрэг одоо харилцаан дотор тийм инээд тоглоом хамтын баяр баясгалан тийм хамт байх хэвээр тийм ер нь бол хит их ноцтой хит хүнд юм зүйл бол тийм ингээ харилцааг бол тийм унтраадаг шүү хамттай байхдаа айгу хөнгөн байгаараа гэж юм байна. Тийм. Гэхдээ яг картны юу нь болохоор зэрэг юу гэдэг мессеж нь бол ийм байлаа саний миний хэлсэндээ яг би өөрөө ингээд харах юм бол та яг өөрөө дотроо те маш хөнгөн хөгжилтөө яг өөртөө таарсан хөгжмөө тоглоол яг өөртөө таарсан юм а хийгээл өөрийгөө те ингэх юм бол энэ хүн автоматар бас яг тантай адилхан болно шүү гэж юм байна. Энэ хүүхэн ийшээ харж мараагааз яг л өөрийнхөө тогломоороо хөгжмөө өөрийнхөө баймаар байгаа юм а яг ингээд өөртөө ажиллаад өөрийгөө аягүй гой хөнгөн жаргалтай болгож байгаа байхгүй. Яг ийм те энэ хүнээс хамаарахгүй те яг ийм гоё хөнгөн хөгжилтөө одоо энерги иймэрхүү одоо давтамжин дээр байлгаж чадах юм бол энэ хүн ч гэсэн таныг дагаад яг ингээд адилхан өөрийнхөө хөгжмөд дагаад ингээд хөнгөн болно. Тэгээд та хоёр хамтдаа нэг хөгжмийг хоёр өөр нэг аяыг хоёр өөр хөгжмөөр одоо тоглож сурнаа гэж тэгс үг. Тэгээ харилцаа аягүй сайхан болно гэсэн үг байхгүй. Та ч өөрийнхөө өнгө айсаар өөрөө энэ хүн ч өөрийнхөө өнгө айсаар өөрөө тэгээд таарийн дургаж байгаа энэ хоёр өөр хөгжим боловч энэ нэг болоод маш сайхан harmony тийм маш сайхан аялал болно шүү гэж юм байна. Тэгэхээр та энэ хүнд өөрийгөө тааруулж өрөөсөө болохгүй юм байна. Тийм. Яг өөрийнхөө л байх ёстой. Өөрөө яамаар энэ яг өөрийнхөө. Энэ хүн ч гэсэн өөрийнхөө байх ёстой.
Тэгээд та хоёр өөрөөр байгаа хүн нэгдэхээр дундаас амар гоё аялал төрнөл гэсэн үг. Тэгэхээр та энэ хүнд өөрийгөө тааруулж болохгүй. Яг л та ямар хүн бэ, яамаар энэ тэрүүгээрээ л бай гэсэн үг. За ямар ч миний бодлоор л ийм зөвлөгөө өгч байна гэж бодож байна. За ингээд 2 дугаар картыг сонгосон нэмэрийн ингээд өндөрлөе. Ингээд үнэхээр таалагдсан бол лайк тарах битэн мартаараа. За таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүсийн хамбал эможтаар харагч үсэ. Эможи нь хөгжмийн зэмсэг байж олно, нот гэж олно. Тэгэх юм бол та хоёр өөрөөсдийнхөө хөгжмийн зэмсгээр өөрөөсдийнхөө одоо хөгөөр нэг том гоё тийм бүтээн тоглосоо гэж тийм бэлэгдээд хөгжим юм уу нот дараараа гэх юм бол 2 дугаар картыг сонгосон. Бөгөөд намайг дэмжиж байгаа та өөрийнхөө харилцааг сайнаар бэлгэцэн гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ өрлөөдсөн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд одоо 3 дугаар картыг сонгосон юм эхлэе. Тэр хүнд таныг их сэтгэл хайрцагт байна уу гэсэн юм боддог. За ингээд тийм сонголтын картыг энд тавьчих. За бүх картуудаа нэгдчихье. За тэр хүнд таныг их сэтгэл байна. Биднээс хамгийн сүүлд юм шиг гэж бодож байна. За эхлээд тарот картуудаас эхлэе. За ямар хөө картууд гарч ирж байна. За эхлээд энэ картаас эхлэе. За тэр хүнд үнэхээр таныг их сэтгэл байна уу гэх юм бол ер нь бол нэлийн одоо сэлэмний яг дэшээ харж гарсан байна. Тэгэхээр зэрэг тэр хүн танд юу гэж хэлмээр юм бэ? Нэг худлаа амлаал хоосон амлалт тал өгөхгүй гэж магадгүй юм байна. Тэр хүн одоо тантай хамт одоо хамт байгаа бол одоо таныг үнцэнтэй гэж бодсны баталгаа эсвэл танд одоо тэр хүн сэтгэлээ илэрхийлэхгүй байгаа бол тэр хүн бүх зүйл тодорхой байна. Үнийг заавал хэлэх шаардлагагүй зүтэй гэд нэг тийм шулуун юу байгаад байгаа байхгүй юу? Шулуухан тийм кул байдалтай. Юу ч ярих хэрэггүй бүх юм ойлгомжтой авцтай гэлтэй. Тиймэрхүү хандлага байна. Замарсан тийм кул хандлага байна таныг. Юм ярих хэрэггүй бүх юм ойлгомжтой гэлтэй. Тэгээд энэ карт болохоор зэрэг доош харцсан юм. Тэгэхээр зэрэг модны 2 тэр хүн одоо ингээд юу гэдэг төлөвлөгөөгүй ингээл юу гэдэг та урьдчилж эхэлж мэлээгүй ч юм уу гэл гинт алга болсон байж магадгүй юм байна. Холбойрох болсон гэж юм уу дискултыг юм. Тэгээд ер нь яагаад гэсэн бэ гэхэлэр зэрэг тэр хүн ингээд энэ харилцаан дээр тантай харилцаан дээр яах талаар ингээд нэг тийм төлөвлөгөө байхгүйсэн байж магадгүй. Тэгээд одоо тийм нөхцөл байдал ингээд хоёр харилцааны одоо нөхцөл байдал нэг жоох ингээд сонирн болоо ингээд жоох ингээд хүн хүндэрсэн чинь тэр хүн ингээд яхаа мэдхгүй болоод ингээд гацсан гэдэг ч юм уу тэгээд ер нь за ингээд одоо тэр чигтээ таг болъё. Тэр чигтээ таг болох ч юм уу одоо алга болох ч юм уу аргыг ингээд сонгосон байж магадгүй. Тийм. Ер нь бол энэ бол хариуцлагаас цогтж байгаа хүүхэд ч юм шиг скол одоогоор энэ хүн ингээд энэ харилцааг яахаа мэдхгүй байсан учраас ямар ч төлөвлөгөөс учраас ингээд юу ч гэсэн таг байж алга болчих гэдэг ч юм уу нэг тиймэрхүү нэг тийм хандлага бол байна. Тэгээд айгүйгүй юу ч ярих хэрэггүй тайлгомжтой гэсэн нэг тийм хандлага байгаа юм байна шүү дээ. За тэгэхээр 3 дахь карт энэ карт гарсан маа. Тийм одоо модны 7 тэр хүн таныг одоо хайрлна гэхээсээ илүүтэйгээр одоо өөрийнхөө тийм байр суурийг өөрийнхөө орон зай эрх чөлөөгөө нэлээд хамгаалахад нэлээд одоо анхаарч магадгүй. Тэр хүн таныг ингээд өөрт нь хит ойртой бол одоо дотоод ертөнцийн эзлээл өөрийнх нь одоо хувийн бүгд одоо орон зайд нь ороод бүр ингээд татна олчихгүй гэхээс айгүй айж байгаа юм шиг тийм
болгоомжлж байгаа скол аягүй тийм зөрүүд тий эсэргүүцсэн нэг тийм хандлага байна. Яг ингээд танд ингээд би чамд амар хайртай гэж бүх юмаа ингээд ингэчих юм бол өөрөө ингээд нэг таны хувьд ингээд нэг юу гэмтээ бууж өгсөн юм шиг тиймэрхүү байдлаа орох гээд байгаа юм шиг тий. Ер нь бол тэр хүн ингээд таныг хайрлан гэхээс илүү өөрийнхөө орон зай тий өөр хэрэгчлэг айгу одоо хамгаалахад нэлээд анхаарч байгаа тий. Ийм карт байна. За тэгээ дараагийн карт бас л нэг жон төстэй тий. Энэ хоёр ингээд энэ гурван амар төстэй байгаа байхгүй. Царин ч гэсэн тий. Тэгээд энэ карт болохоор зэрэг яг танд баг зэргийн санаа тий ер нь бол сэтгэл бол байж магадгүй гэж бодож байна яаж юм. Яг тантаа яхаа мэдгүй гацаад алгуулсан гэсэн шүү дээ тий. Тэгтээ айгүйх болгоомжлол нь яагаад ч юм танд ингээс таалагддаг ч юм уу те сайн байж болох боловч маш их болгоомжлолт айгүй олон хамгаалалтын түнд байна тийм. Эсвэл одоо танаас ингээд нэг тийм танаас одоо найдвартай доктортой байдлыг айгүй хүлээгээд байгаа юм шиг те. Тийм нэг одоо найдвартай те. Тэгээд тэр зүйлийг танаас олж харж чадахгүй болохоор зэрэг ингээд юу гэдэг хитрхи хамгаалтын ханыг те. Өөртөө босгоод тий. Танаас нэг найдвартай зүйл хүсэж байгаа юм л да. Тий. Тэрийг олж харж чадахгүй болохоор зэрэг ингээд өөрийгөө аяг ингээд хамгаалаад байгаа байхгүй. Тий. Болоо гэдэг ч юм уу эсвэл за ямар ч сан ингэж тайлах юм байна. Маш их болгоомжлол хамгаалалт байна. Хэрэг та тэр хүний итгэлийг нь олоод тий ингэх юм бол яг харилцаа үүсэх магадaltaй. Гэхдээ ямар ч байсан тий одоогийн байдлаар болохоор тэр хүн танаас маш их болгоомжлол тийм найдвартай байдлыг ингэ шаардаад тэгэхгүй бол би хаалганы ихгүй ч гэдэг юм шиг тий нэг тиймэрхүү. За тэгээд агуу тийм кул хатуу картууд гарчснаа гинт зөвлөрч жаахгүй тий энэ агуу сонио энэ картыг бодоодсэн чинь хүүхдтэй холбоотой юм байлээ гэж бодож чинь би тэгж тайлаа гэж бодож байгаа. Хүүхдтэй холбоотой амин нэг өөрөг харилцаа байна. Тэр харилцаанд донд тий. Хүүхдтэй холбоотой амин нэг өөрөг харилцаа. Тийм зүйл ямар ч байсан байна гэж бодож байна. За тэгээд дараагийн энэ картыг гарах юм бол тэгээд энэ хүн ингээд одоо харилцаанд байгаа ингээд янз бүрийн энэ асуудлыг тий ингээд шийдэж чадахгүй гэдгийг нэлээд ойлгоод тий. Тэгээ өөрийнхөө одоо дотоод одоо амар амгалан хамгаалахын тулд ингээд жоохон холдох сонголт бол хийсэн эсвэл хийж магадгүй юм байна. Тий. Ингээд явж байгаа байхгүй өөрийнхөө юмнуудаа ачаад тий. Ямар ч гэсэн энэ хүн энэ асуудлуудыг нэг шийдэхэд өөрт нь аягүй хэцүү болоод байгаа юм байна л да. Тэгээд танаас холдох юм сонголт хийж магадгүй. Эсвэл одоо хийцэн маа гэсэн. Тийм. Тэгээд энэ нь бол ер нь бол одоо жоохон тийм гонигтай карт те. Одоо маш гонигтай боловч одоо ирээдүйн те сайн сайхан төлөө зайлшгүй хийх зүйлч юм шиг те. Тиймэрхүү утгаар гарч ирж чадчих. Тэгээд одоо танд зөвлөгөө одоо 3 дахь карт сонгосон зөвлөгөө. Тийм ер нь бол сэтгэлээ сэргээ те. Найз төхөд өөр хүмүүстэй уулз учир тий. Сэтгэлээ одоо тэргүүл гэж байна. Өөр хүмүүстэй уулз учир тий. За ямар ч байсан ийм картай. Жохон тиймэрхүү болчлоо тий. За хоёр ч гэсэн зөвлөгөөнд нарын юу гэж хэлэх юм тий. Энэ карт болохоор бас айгүй гонигтай карт сайкро гэдэг. Мөчлөг гэдэг ийм картаар сарны мөчлөг тий ер нь ертөнцийн мөчлөг. Тэгэхээр зэрэг ер нь бол хонцгүй мэлжиж хэлчих магадгүй нөхөр уучлаарай. Тэгээд сонсох сколийн энэ хүртэл ингэ яаж болно. Одоо энэ харилцаан дээр ямар нэгэн ер нь бол дуусгар басныг бол одоо таныг хүлээн зөвшөөрсөн дээрээ гэсэн юм утгаар гарч ирж бодож байна. Ер нь энэ хань харилцааг тий ер нь дуусгар тий болцсон одоо тэрнийг бол тэг хүлэн зөвшөөрөөрөө тэг мөн одоо
сар те гэрэлтэй шүн ганцаараа завин дээр тэр нь энэ дүр зураг болохоор зэрэг ингээд ганцаар л биш те чөлөөлөлт юм а дууссан харилцаа эсвэл дуус хувь шат те шатыг та өөрөө зүрхнийхээ гүнд те хүлээн зөвшөөрөх одоо цаг болсон байж магадгүй юм а. Тэгээ ер нь ингээд энэ харилцаа ингээд одоо бариад байхгүй те ингээд 50-аар те энэ аягүй 50 бааз те 50-аар суллаж те одоо зөвшөөрөх нь те шинэ мөчлөгийн эхлэл болно шүү гэнэ. Энэ сар ингээд дүүрээд дахиад эхнээс эхлэн шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо нэг мөчлөг чинь дуусчихна дараагийн шинэ мөчлөг чинь ингээд тийм гарчих гээд байна. Тийм учраас те энэ харилцаа дуусгар басна ингээд хүлээн зөвшөөрөөд дараагийн шинэ одоо cycle шинэ одоо тийм мөчлөг лүгээ оророо гэсэн байна. За ямарчсан маш гонхтой юм шиг картаац тий. За тэгчээ танд одоо дээд захисны green message unlucky арай л биш гэж аач юм шиг тий. Тийм ингээд сахисны өнгөд ингээд хаацсан байгаа байхгүй. Үгүй энэ биш энэ хүн биш гэдэг ч юм уу тий. Танд цаан ч өөр гоё юм байна гэж байгаа юм шиг тий. Тийм картын тэгэхээр зэрэг ер нь бол сахисны өнгөд бол одоо таныг бол хамгаалж хааж байна тий. Тэгээд ер нь бол энэ хүн ч юм уу энэ харилцаа бол одоо таны хүссэн зүйл ч юм бишээ тий. Танд одоо зохих танд яг ингээд зохих тий тийм хүн харилцаа тий авчрахын тулд зарим хүмүүсийн ингэж хааж яадаг гинэ. Тэгэхээр энэ хүн бол бишээ тий. Танд яг зохих ёстой тэр хүний чинь одоо тэр хаалгыг одоо энийхийн тулд энэ хүний хаалгыг бол хааж яана гэж хэлж ингээд хаагаа зогссон тий гэж хэлж байгаа юм байна. Тэгээ ер нь бол болохгүй байх гэдэг бол тий одоо заримдаа хамгийн том хайрын одоо хариулт байдаг. Тэгээ ер нь бол таны хүсэж байгаа зүйл таны энэ хүний хүсэж байгаа ч юм уу энэ харилцааг хүсэж байгаа зүйл бол таны одоогийн одоо эгод чинь нэлээ хэрэгтэй байж тий болох боловч таны яг жинхэнэ сүнсний чинь тий сүнсэнд чинь ингээд зохих тэр харилцаа хүн бол шал өөр хүн байгаа гинэ. Тийм ер нь зохиосны ингээд одоо таны төр зургийн ямар нэгэн таашаалаас илүүтэйгээр тэ жинхэнэ хайр болон тэ өөрийгөө олох тэр замлуу таныг тийм чиглүүлж байгаа шүү. Тийм энэ хүн бол биш ээ. Тэгээд энэ харилцаа хаагдаж байгаамаа тий. Танд өшөө зохих яг танд одоо таарах тэр хүн шал өөр хүн гэж байгаа юм шиг тий. За танд дээд захис тэнгэрээс ийм мессеж байна. За ингээд одоо хамгийн сүүлийн сонголтын картнасаа танд хэрэгтэй мессеж авъя. Ховариш дэмэр. Нэг гоё амгалаа айгуу гоё карт тий. Мөр төрсөн. Тэгэхээр зэрэг сонголтын картны танд хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь бол энэ карт танд тий бүү яар тий нэг гоё ингэ 50 амгалан тий муур аялал тий. Тэгээ ер нь бол тийм бүү яараа тий. Яг одоо байгаа энэ мөчтөө тий амгалан 50-ныг тийм мэдрээрэй гэж хэлж байна энэ карт тий. Тэгээ ер нь бол хайр сэтгэл бол ямар нэгэн хүчээр биш тий. Нэг тийм зөөлөн таата тийм энергийн урсгалд бол хайр сэтгэл ингэж яг бүтдэг, дэлгэрдэг одоо эцэсгэлдэг юм шүү гинэ. Тийм. Тэгэхээр зэрэг та юунд ч бити яар зүгээр л яг одоо байгаа мөчтэй амар амгалан тий одоо 50-ныг тийм мэдрээрээ хайр сэтгэлийг бол тий хүчээр зовлонгоор биш тий яг жинхэнэ хайр сэтгэл бол зөөлөн таата тийм энергийн урсгалд тийм цэцгэлдэг юм шүү гэсэн ийм мессеж танд өгч байна. За ингээ 3 дахь карт сонгосон нэмэрийг өндөрлөлийн үнэхээр таалагдсан бол тийм лайк тарахаа бити мартаарай. Таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол эмоц дараарай гэж хүсье. Эмоц нь болохоор зэрэг танд айгүй сайн зөөл цаашид таны те юу гэдэг шин нар мандахыг билэгдээд нар гэсэн эмоц дараарай. Тийм нар те. Тэгээд тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа өөрийнхөө цаашдаа харилцааг сайнаар тийм билэгдэж гин гэсэн үг шүү.
За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд дөрөвдүгээр харт сонгосон юм хэлье. Тэр хүний таны гэсэн сэтгэлтэй хайрцаг байна уу гэсэн юм утгатай мэр хийж байгаа. За ингээд энд тавьж харагдах. Ингээд хамгийн сүүлд шиг чадчих байна. За бүх карта нэгдээ дон. Дөрөвдүгээр карт сонгосон. Буюу энэ карт сонгосон. За ийм карт гарч эхэлж байна. За нэг хамгийн сүүлд шээ. За эхлээд тарот картаас эхлээд хэлээ хийж чадчихээн. За ер нь тэр хүн таны гэсэнтэй сэтгэл хайр сэтгэл байна уу? Тасаар гарсан. Тэгэхээр зэрэг нэлийн эргэлзээтэй картууд байна. Тэр нь бол сэлэмний хатан ташаар нэгдэж өнгөрсөн нэг тийм үеийн нэг нөлөө бол байна. Төдөө карт сонгосооны за өнгөрсөн үеийн харилцаа, хуучин шарах. Бүр таны одоо хуучин байсан хүн юм бол өнгөрсөн дэсэн хүн юм шиг тийм хуучин үеийн шарах таны ганцаар дуулжсэн ч юм уу те нэг тиймэрхүү зүйл байж болох юм. Тэгээд тэр хүн танд хайртай гэдэг бол ер нь бол хайртай байсан гэж бодож байна. Тэгээд танд хайртай байсан ч одоо өмнөх харилцааны гашуун дурсамж ч юм уу те тэрнээс болоод та хоёр ингээ зайгаа барих, сэтгэлээ нээхгүй байх. Та эмэгтэй талантай илүү сэтгэлээ нээхэ болцсон. Тийм зүйл бол байна гэж бодож энэ картыг хардаг гэж боддог. Ямар ч гэсэн таны хуучин үеийн чи хүн эсвэл тэр хүн танд хайртай гэвэл хайртай гэж магадгүй. Гэхдээ өмнө нь ямар нэгэн хайртай харилцаанд гашуун дурсамж гашуун тэр хүний харилцаанд гашуун зүйл амсаад тэгээд ингээд хүнийг хайрлуул ингээд өөрөө ингэ шархалт юм агс нэг тийм айц хүчтэй хүн байж магадгүй. Тэгээд таныг хайрлахаас жоохон эмээдэг тий зайгаа барьдаг ч юм сэтгэлээ нээхгүй тийм хандлага байж магадгүй. За хоёр вариантаар тайлбарлая. Тийм хандлага байж магадгүй. Эсвэл таны бүр өнгөрсөн үеийн чинь хүн гэсэн үг. Тэр үеийн хүн тий танд хайртай байсан. Гэхдээ хоёрын хооронд нэг тийм гашуун туршлага болсон гэсэн үг. Эсвэл танд одоо тэр хүн хайртай ч гэсэн өөрийнхөө хайрцагтай харилцаа дээр амсан тэр гашуун туршлагаас болоод ингээд танд сэтгэлээ нээж чадахгүй жоохон тий зайгаа барих ч хүнтэй айц үстэй тийм гэж магадгүй. За ингэж тайлбарлая. За тэгээд дараагийн картуудыг харах юм бол тэнтэй энэ картн дээр яг ингээд энэ хоёрыг хамтдаа эхлэх юм бол одоо дөрөвдүгээр картыг сонгосон хүнд одоо тэр хүн мэдээж сэтгэлтэй ер нь байж магадгүй гэж бодож байна сэтгэлтэй. Гэхдээ тий одоогийн байдлаар бол тий юу гэдэг айгүй эргэлзээ өөрийгөө хамгаалах тийм хэрэм юм шиг яг танлуу артах гэхэлэр скол та амар том босго хамтаа болцсон юм шиг тий. Тэгээ сэтгэлээ нээх гэхэлэр ингээд нэг л болж өгөхгүй байгаа юм шиг. Тиймэрхүү зүйл бол байж магадгүй юм байна. За тэгээд энэ картыг ингээд харах юм бол одоо тэгээд тэр хүн ингэж боддог гэж магадгүй нэг асуудал те энэ харилцаа хэтэрхий жоохон хэцүү юм айгүй олон асуудал те хэцүү юм байна. Тий. Тэгэд би ингээд одоо юу гэдэг танд сайн ч гэсэн одоо энэ харилцаан дээр өөрөө зүрх одоо юу одоо чигээр хэлэх юм бол одоо зүрх сэтгэлээ цоожлоод ингээд те яг орхиос өөр аргагүй боллоо гэсэн тийм одоо тань гаргалгаанд хүрсэн байж магадгүй юм байна. Тий. Одоо сэтгэл дотроо танд хайртай ч гэсэн та хоёрын хоорондох асуудал бол хэтэрхий их байгаа асуудалтай болох гэхэлэр тийм учраас би ингээд тий танд сэтгэлээ нээхгүй ингээд явахаар боллоо гэдэг ч юм уу тий энэ харилцааг орхихоор шийдлээ гэдэг ч юм. Тийм нэг зүйл байна. За тэгээд дараагийн карт гэх юм бол тий бас адилхан юмас тий энэ харилцааг нөгөө одоо юу гэдэг энэ харилцааг хадгалах гэж хичээхэ болж байгаа юм карт гэхгүй юу. Тэгэхээр зэрэг
Тэгээ тэр хүн болохоор зэрэг энэ харилцаа ингээд хадгалах гэж хичээхэ болоод ингээд хувь заяа тий. Хувь заяаны одоо урсгалд ингээд даатгаад тавьж явуулж байгаа шүү би гэж тэгж хэлж байгаа юм шиг чинь ингээд таныг тий тавихгүй өөртөө хадгалаад ингэхэ болцсон гинэ. Яг нэг хэсэг тэгсэн байж магадгүй. Гэхдээ одоо болохоор зэрэг тий энэ харилцааг ингээд бүр заавал болохгүй л ингээд хичээхэ болцсон. За одоо болдгоороо болно. Тэ хувь заяа юм байлгүй дээ гэдэг ингээд тий орхисон гэсэн ийм картай. За тэгээд зарим карт харах юм бол бас л эдгээр ингээд аягүй адилхан тийм нэг ийм гашуун хүнд ингээд ийм хэцүү асуудал хэцүү байгаа учраас ингээд орхиос өөр арга олго даа гэдэг ч юм дандаа тиймнүүд байгаа байхгүй өнгөрсөн үеийн шарах марах гэлтэй. Тийм тэгээд энэ ч гэсэн бас бараг адилхан шахуу ер нь ингээд одоо татгалзаад байгаа хгүй харилцаад үгүй би хичнээн ингээд одоо сайн ч гэсэн те ингээд зашиг би болио доо гэдэг ч юм те ингээд тэгэхээр зэрэг заадах юм. Тэгээ юу гэдэг энэ харилцаан дээр яг ингээд үнэнтэй нүур тулгаас айдсж байж магадгүй эсвэл ингээд нүдний боолт ингээд доош хассан тайлагддаг байхгүй. Тэгэхээр зэрэг нүдний боолт тайлгдсан боловч те ингээд энэ харилцаанд ирэх тэр хүний ингээд харсан тэг анзаарсан мэдэрсэн зүйлүүд нэрсээ таалагдахгүй хэтэрхий хүнд туссан байж магадгүй юм байна. Тийм учраас энэ хүн тэг ер нь болио тэг би энэ харилцаан дээр ингээд нөгөө ерөөсөө дааж чадахгүй юм байна. Тэг айгу хэцүү асуудал байна гэдэг. Би танд ингээд сэтгэлтэй ч гэсэнтэй ингээд айгу хэцүү байна гэдэг. Тэгэд ингээд сэтгэлээ одоо татаад байгаа юм шиг тэг. Тийм картад байгаа байхгүй. Татж байгаа. Тэгээ энэ карт харах юм бол бүр ойлгомжтой бүр ингээд сонголтын эрхчлөө тэ хариуцлах гэдэг юм картаа. Тэгэхээр зэрэг ингээд хайрын гурвалжин болчиход байгаа хгүй харилцаан дээр ямар ч ингэ 3 хүн байна. Тийм. Хайрын гурвалжин болцсон тий ингээд ямар нэгэн 3 дахь хүний нөлөө заашгүй байгаа да. Тийм учраас энэ хүн ингээд татгалзаад би болио ингээд би танд хайртай ч гэсэн ингээд хариуцлага гэдэг хичээ юм тий өшөө бас нэг эсвэл 3 дахь хүний тий орон зай байгаа болохоор би болио гэдэг ингээд татгалзаж байгаа юм байна. Тий. Ямар нэгэн 3 дахь хүний нөлөө тий ямар нэгэн хариуцлага гэсэн ийм зүйл нэлээд саадгалж байгаа юм шиг тий. За тэгээд энэ картыг харах юм бол энэ бүр ингээд баяртай чимээ сайхан амьдраараа гэж амшигнэх нэг тийм гонигтай нэг тийм тий зүйл мэдэгдэж байна. Тэгэхээр зэрэг энэ тэр хүний дотор болохоор зэрэг ингээд ер нь бол таныг ингээд одоо явуулах шийдвэр гаргасан байж магадгүй хичнээн хайртай сайн ч гэсэн тий. Тийм. Тэгээд бол тэр хүн одоо таны замыг ингээд замраад ингээд замаар явж байгаа тий. Одоо замыг хаахгүй харин ч ингээд тий замдаа сайн яваараа гэд өрөөж амшиг аз тий. Тийм учраас ер нь энэ карт нэлээд гонигтай гэж хэлэхгүй ингээд өөрийнхөө ингээд сэтгэлд одоо таны гэсэн тий тэр одоо нандин дурсамжуудыг хадгалаад ингээд үлдчихэж байгаа тий. Тэгээ таныг замдаа сайн яваараа гэх тий. Өрөөгөөд ингээд таныг үдчихэж байгаа ийм карт байна. Тэгээд ер нь бол энэ карт бол маш одоо гонигтай боловч одоо үүдийн тэр хүний таны гэсэн маш хүндэтгэлтэй хайрын илэрхийллийг бол хэлж байна гэж бодож байна. За тэгээд бүх карт одоо ингээд тэр хүний сэтгэл зүй тэг өнөхөр сэтгэлтэй гэдэг тэр бүх ингээд карт ингээд дуусаа. Тэгээд одоо танд зөвлөгөө. Тэг маш эмгтэйл гоё карт гарсан байна. Танд зөвлөгөө гэх юм бол ер нь бол өөрийнхөө одоо тийм эмгтээлэг тийм эрчмээ нэлээд одоо тэтгээрээ. Одоо таны дотор маш их одоо тийм бүтээлч хайр бэлгсэн тийм эрчим хүч ирж байгаа шүү тий. Тэгээд ер нь бол өөрийгөө өөрийг хайрлаж одоо яг хоо тийм байгаль цагийг өнгөрөөх, өөрийнхөө гоо сайхныг мэдрэх, одоо өөрийнхөө одоо бие мах бод тий сэтгэл зүйдээ нэлээд анхаарал тий хандуулаараа тийм. Та ингээл өөрийгөө л аюугаа эмгтээлэг ингээл гоё байлгахад л ертөнцийн одоо таныг тий юугаар таахгүй шүү гэсэн. Ийм гоё зөвлөгөө байна. За тэгээд
За тэгээ бас нэг одоо танд энэ харилцаан дээр танд илгээх зөвлөгөө гэх юм бол communication. Зөвхөн найзууд байж болохгүй гэж байгаа юм шиг нэг тиймэрхүү зүйл тэмдэглэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ харилцаан дээр юу доктороор харддаг сонгосон хүнд маань ямар зөвлөгөө өгч байна вэ гэхээр зэрэг ер нь бол харилцаанд нэлээ их тэнцвэрээ барь гинэ. Чи ямар ч харилцаан тий. Гэхүү энэ хүнтэй энэ харилцаан дээр нэлээ тэнцвэрээ барь. Зөвхөн ярих биш тий. Мэдрэх тий. Тэгээ заавал ингээд хайрцаглаар биш зүгээр тий сайхан юм ярилцдаг тий. Бас найзууд байж байгаа болохгүй гэж гисэн. Ийм утгатай зөвлөгөө юм. За тэгээд дараа нь одоо танд одоо дээд захиус нэнгэрийн мессеж энэ харилцаан дээр. Дээд захиус нэнгэрийн мессеж гэх юм бол ер нь бол ер нь ингээд өөрийнхөө дотоод хүүхдийг тий өөрийнхөө дотоод энэ чалгаддаг тий өөрийнхөө дотоод сүнсээ яг юу гэж байгаа гэдгийг тий ингээд та юу нэлийн анзаараараа тий магадгүй та одоо өнгөрсөн үеийн хүн ч юм уу тий энэ хүн бүр таны өнгөрсөн үеийн хүн ч юм уу эсвэл өнгөрсөн үеийн ямар нэгэн зурслаараа тий өөртөө тохирохгүй хүнийг ингээд хайрлах гэдэг юм шиг тий одоо тэрийгээ тий өөрийнхөө дотоод сүнснээсээ ингээд асуугаараа тий ер нь бол тий сахиусан тэнгэрүүд одоо таныг одоо сүнслэг төвшөнд нэлээд цэвэрлэгээ хийж тий хайрын тухай тий өөрийнхөө хуучин ойлголтыг тий одоо тий нурааж илүү эрүүл илүү одоо гэрэлтсэн шинэ хэм маягийг бол тий бүтээгээрээ. Гэтэ энэ хүн дээр бол тий хэрэггүй энэ хуучин үеийн чинь хүн гэж байгаа юм шиг өсгөл хуучин үеийнхээ тэр хайр сэтгэлийн зурслаараа тий өөртөө тохирохгүй нэг ингээд хайрлах гэдэг байгаад байна. Энэ дээр нэг анхаараараа бол тэгэрэй гэсэн ийм одоо дээд захиус нэнгэрийн мессеж байна. За тэгчээд ингээд бүх картад байрлуулсаад ингээд хамгийн сүүлийн таны сонголтын картнаас танд хэрэгтэй энэ харилцаан дээр танд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Энэ болохоор Япон мессеж нь болохоор тэ анзена мичина хогайо гэдэг ийм утгатай гардаг. Тэгэхээр ер нь бол тэ аюулгүй замыг тэ сонгоорой. Аюулгүй одоо зам нь танд илүү сайн шүү гэсэн ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг ингээ айгүй аюултай замаар явах гэдэг аахгүй. Тэгэхээр чи доор тэ сахиус нэг үгүй чи болооч буугаад өөр аюулгүй замаар явж байгаа байхгүй. Тийм тэгэхээр зэрэг тий аюулгүй замыг сонгосон дээр шүү гэж шууд одоо танд тэгж хэлж байгаа гэсэн үг. Тэгээд одоо таны сүнсэнд ч өгч байгаа зөвлөгөө. Тэгээд одоо дөрөв картыг сонгосон хүнд байна одоо ер нь ингээд хайр дурлал дээр хайрыг хайх нь одоо тий таныг маш их одоо ядрааж тий олсон дээр ингээд алхаж байгаа юм шиг юм тий төвшөөртэй тий болгож байгаа бол одоо энэ харилцаа таныг айгу тий төвшөөртэй олгол тий олсон дээр ингээд явж байгаа юм шиг тийм их хэцүү байгаа бол тий тэр замаас ингээд буу гэж тий илүү таныг тайван байлгадаг, илүү бат бөх харилцааг та айгу хүртэх та хэрэгтэй. Нэг тийм төвшөөртэй болох байгаа замаар заавал болох гол тий. Ингээд ах хэрэггүй. Тий. Илүү таныг тайван байлгадаг, илүү тий бат бөх тийм харилцаа байв. Та хүртэх хэрэгтэй хүн шүү гэсэн байна. За ингээд маш ойлгомжтой болов гэж бодож байна. Бүх карта тайлбар дуслаа. За ингээд үнэхээр таалагдсан бол тий лайк тарах битэн мартаарай. Таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол тийм эмож талаараа гэж хүсье. Тийм эмож нь болохоор зэрэг 50 замаар яваараа гэсэн болохоор зэрэг тийм нэг айгүй гой 50 байдалтай байгаа хүний эмож ивэл дараараа ингээд зарлаа суусан хүний эмож ч юм уу скол нэхгүй ингээд 50 ингээд царай нь хөрх ингээд тийм тайвширсан хүний тийм царайны төрөх ч юм уу тиймэрхүү эмож хамбал дараараа тэгэх юм бол дөрөв картыг сонгосон бууд намайг дэмжиж байгаа юм уу та өөрийнхөө одоо тийм цааштай харилцааг сайнаар тийм бэлэгдэж гин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ үргэлж үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай. За ингээд тавдугаар картыг сонгосон юм хэлье. Тэр хүнд үнэхээр одоо таны гэсэн хайр сэтгэл байна уу гэсэн ийм утгатай мэрийг хийж байгаа.
За нэг хамгийн сүүлд шинт ингээд авчээ. За ингээд бүх картуудаа нэгдсэн. За амир картууд гарч ирж байна. За яа ч гэсэн тарот картуудаа эхлээд уншиж бодож байна. Тэр хүнд те таны гэсэн те сэтгэл байна уу? Хайр сэтгэл байна уу? Миний бодлоор бол байна. Эхний энэ 3 картыг харах юм бол тэ хоёр ч гэсэн уншаад тайлбар үзье гэж бодож байна. Ямар ч юм байна гэж бодож байна. Энэ картыг харах юм бол тэр хүн болохоор зэрэг одоо энэ карт болохоор хамтын ажиллагааг бол тийм биелэгддэг ийм карта. Одоо тийм учраас одоо тэр хүн таныг зөвхөн одоо тэ сэтгэл хөдлөлийн төвшин ч юм уу тийм зүйл дээр биш ингээд ирээдүйд хамтдаа ямар нэгэн тэ үнцэнтэй зүйлийг бүтээх ажил үйлс ч юм уу тийм тэрний зэрэгцээгээр бас ингээд ер нь ингээд ирээдүйн төлөвлөгөөнд баг одоо оруулсан гэж хэлэх юм уу тийм ирээдүйд хамтдаа ямар нэгэн үнцэнтэй зүйлийг тэ бүтээх тийм хамтрагч гэж нэлээ харж байгаа юм байна. Одоо энэ байдлаар тийм танд хайртай гэхээсээ илүү мэдээж сэтгэлтэй гэж бодож байна. Тэрнээс гадна муу одоо юу гэдэг тантай хамт байх нь тийм ингээд ер нь айгу цаашдаа ирээдүйд айгу утга учиртай юм аа гэдгийг нэлээ мэддэг ч юм уу. Тэр тал дээр тийм боддог гэсэн үг. Ямар ч гэсэн хамтдаа цаашдаа тийм ирээдүйд үнцэнтэй зүйлтэй одоо бүтээх тэр хүн юм аа гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү утгатай тайлбар гэж бодож байна. За тэгчээд дараагийн карт гарах юм бол тийм ирээдүйд төлөвлөгөөнд нь байна те ажил үйлсийн ч юм уу энэ ажил дээр их гардаг л да. Гэхдээ тийм ямар нэгэн ирээдүйд хамтдаа ингэн тийм гэсэн юм бол байна. Тийм. За тэгээд энэ картыг ингээд харах юм бол магадгүй хамт ажилладаг хүн ч юм биш, магадгүй хамт ажилладаг хүн ихт ямар ч гэсэн тэр хүний одоо ирээдүйн ямар нэгэн зүйлд ингээд орцсон явж байна гэсэн үг. Тийм. Тэгээд энэ картыг харах юм бол бүр амар гоё л явчих жоохгүй. Бүр одоо юу гэдэг 5 дугаар картыг сонгосон хүн нийгмийн одоо тэр хүн бол маш их хайр, халамж, хүндэтгэлийн хайраар бол хайрлаг гэж бодож байна. Тэ дотроо тий. Одоо таны гэсэн халамж тий хүндэтгэл хайр бол байна тий одоо аягны хангарч байгаа учраас тий гэж бодож байна. Тэгээд ер нь бол тэр хүн таныг зүрх сэтгэлээрээ тий мэдэрч чаддаг тий маш ховор үнцэнтэй хайрыг тий өгч чадна. Таныг тийм хайраар хайрладаг гэсэн үг. Ямар ч гэсэн аягны хаан бол бүх маш их одоо хайр халамж дүүрэн хүнийг бол хилдэг ба. Тэгэхээр зэрэг таныг бол тий зүрх сэтгэлээр ингээд цаанаасаа л аягүй гоо ингээд мэдэрдэг. Аягүй тийм энэ хүн миний хувьд аягүй үнцэнтэй гэдэг яагаад ч юм тий санаа мэдэрдэг. Тийм сэтгэлээр мэдэрдэг гэсэн үг. Ямар ч гэсэн танд маш их сайн хайртай болох энэ картаар ингээд гарч ирлээ. Тэгчээ дараагийн картыг харах юм бол яг хот хоёрын донд янз бүрийн одоо асуудал бол ээж магадгүй. Юу ч хийж олно. Нэг олон үзэж болохоор тий маш олон асуудал бол байж магадгүй. Тийм. Одоо бодит байдал дээр тий яг ингээл үерхэх гэдэг ч юм уу, суух гэдэг ч юм уу, үерхэх гэдэг ч юм уу. Тэгэхээр аюух асуудал байгаа даа тий. Гэхдээ одоо тэр хүн болохоор зэрэг энэ аюу янз бүрийн одоо асуудлууд байгаа. Энэ асуудлыг бол юу гэдэг асуудал биш гэж бодож байгаа юм байна. Биш гэж бодох уу? Ер нь болно гэж бодд юм байна. Тийм. Одоо тэр хүний татаад ертөнцид одоо тэр асуудал нь амьдралын нэг хэсэг ч юм уу байх ёстой зүйл ч юм уу те нэг асуудал те тийм ийм асуудал байгаа юм чинь болохгүй гэдэг ч юм уу нэг тэгж тэмцэхгүй зүгээр л ингээд тэр асуудал байсан ч гэсэн одоо тантай хамт байх нь илүү тий гоё мэдрэмж авдаг гэдэг ч юм уу тий тантай хамт байх нь одоо тэрхүү одоо тэр асуудал байсан ч гэсэн хамаагүй тантай хамт байх нь илүү их гоё тий тэрэндээ нэлээд анхаарал хандуулдаг гэж хэлэх юм уу тиймэрхүү зүйл бол байна. Хазаарчлаарай. За тэгчээд
Тэгчээ дараагийн картыг тийм тойрны хооронд янз бүрийн асуудал бол байгаа. Гэхдээ тэрийг тэр хүн асуудал гэж нэгт болох угаас л тийм одоо амьдралын нэг хэсэг байх ёстой зүйл асуудал байх шуучиртай гэдэг ч юм уу те. Тэрийг нэг сүртэй тэгж үзэхгүй хамгийн гол нь хамт байх тал дээр нэлээд анхаарлаа хандуулж байгаа юм шиг те. Одоо тиймэрхүү гэсэн үг. За тэгээд дараагийн карт харах юм бол тийм ер нь аль энэ сэлмний далаа яг жоохон эхний картад айгу гоё гарч байгаа учраас энийг яаж ч муугаар тайлах гэдэг ингээд болохгүй болчихж байгаа хгүй. Тэгэхээр зэрэг тэр хүн одоо юу тайлах вэ гэхээр тэр хүн одоо таныг өөртөө тэгээд татахын тулд маш нарийн стратеги тооцоо ч юм уу тиймэрхүү зүйл ингээд танд мэддэхгүйгээр хийдэг байж магадгүй. Та нэг шууд хайртай мэртэй гээл те тийж хэлэхгүй хэрэг байдаг бол одоо тань тийжлэхгүй ч гэсэн одоо таны анхаарлыг яаж өөртөө хандуулах уу, хизээ гарч ирэх үү, хизээ холдох уу гэдэг ч юм ингээл амар сайн ингээл мэдээл ингээл далдуур ингээл те одоо сэтгэл зүйн тоглоом гэх юм уу те нэг тийм далдуур айгүйх ингэж одоо хичээж бодож төлөвлөж гүйдэг гэсэн үг. Тийм. За тэгж тайлъя. За тэгчээ дараагийн карт харах юм бол гэхдээ хөрхий үгүй уучлаарай хөрхий. Гэхдээ яг жоохон эргэлзээ бол байна. Тийм энэ карт ингээд доош харчих болохоор сэлэмний хүү доош харчих чадаад. Тэгэхээр ер нь бол 5 дугаар картыг сонгосон хүнд бол хүнийг гисэн одоо таныг ингээд сонирхол тандалт ч юм уу тий. Тэгээ тандаас тий эргэлзээ надтай зөвшөөрөх бол яах вэ гэдэг ч юм уу. Ингээд надад сайн мөгөө мө гэдэг ерөөс ойлгодгүй ч юм уу. Тэгээ ер нь ямар нэгэн таныг гисэн сонирхол тандалт эргэлзээ намайг таахал уу гэдэг ч юм уу эсвэл намайг юу гэж боддог бол гэдэг ч юм уу тэрэн дээр нэлийн эргэлзээ тандалт бол маш их байна энэ хүнд. Тийм магадгүй бүтэхгүй ах гээд тийм эргэлзээч бас дотор нь яадаг ингээд бураарсан учраас тийм хөөс зүйл бодож магадгүй ер нь намайг юу гэж боддог юм болоо гэдэг тэрээс ойлгодгүй ч юм уу тийм учраас нэлээд таныг танддаг аюу сонирхдаг гэх юм уу тийм. За тийм байдлаар талигж бодож чинь. Тэгээд дараагийн карт гарах юм бол тийм аягныхтаараа хосоор аваад гэвч эмхтэн доош харсан байна тийм. Тийм тэгэхээр зэрэг тийм ингээд хос ахгүй та яруулна. Гэсэн чинь та ингээ өөрөө та ч юм эмхтэн талантай ингээд доош харсан тийм. Тэгэхээр зэрэг нэг тийм танд сайн ч гэсэн нэг жон гомдол ээж магадгүй мэн одоо сэтгэл хөдлөл нэлээ юу гэхэлмэр юм дээ. Тэр хүн ингээд таны гэсэн хайр байгаа ч гэсэн одоо түүнтэй зэрэгцээд ингээд ямар нэгэн гомдол тийм хардалт эсвэл ингээд намайг ерөөсө тоохгүй анзаарахгүй байх гэсэн нэг тийм тонирхол ингээд жоохон холилдсон иймэрхүү зүйл мэдэгдэж байна. Тэгэхээр зэрэг тийм тэр хүн танаас сэтгэл зүйн хувьд айгу хамааралтай болцсон байж магадгүй ч юм шиг санагдаж байна. Тэгэхээр намайг ерөөсө тоохгүй надад сэтгэлээ өгөхгүй байх гэж жоохон сонирхол гомдол ээж магадгүй эсвэл ямар нэгэн хардалт ч юм уу тий ямар нэгэн гомдол олж жоохон байна. Өөрлөө ингээд сэтгэлээ өгөхгүй байх гэдэг дээр нэлээ өгөхгүй байгаад юм шүү гэж нэлээ таны талаар тийм зүйл аяг бодд юм байна. За тэгээд бүх энэ хүний сэтгэл зүгнэр тайлж дуусаад танд зөвлөгөөний харилцаан дээр Star card гарсан байна. Тэгэхээр маш гоё зөвлөгөө болж таарна. Тэгэхээр юу ч хэлж байгаа гэхээр зэрэг ер нь аль цаанаасад те од гаргийн аягүй энэ харилцаан дээр ивэл бол байна. Энэ нэлээд том карт болохоор те байна гэж бодож байна. Тэгээд одоо те 5 дугаар картыг сонгосон хүний минь хийх зүйл ер нь энэ харилцаан дээр хийх ёстой царийн ганц зүйл бол итгэлээ битээ алд гинэ. Энэ харилцаан дээр итгэлээ битээ алдаараа тийм Star card болохоор тий итгэлээ бүү алдаараа тэгээд өөрийнхөө тий энэ харилцаанд одоо гэрлийг тий битээ унтраад тий Star card ирээдүй итгэл найдвар бэлэгддэг учраас одоо ирээдүй тий танд маш одоо хигээлэг юм бэлэг бэлдсэн байгаа шүү энэ харилцаан дээр тий одоо итгэлээ бүү алд тий. За ямархуу тийм зөвлөгөө танд өгч яах гэж бодож байна. Маш ойлгомжтой байх болов уу гэж бодож. Ямар ч зэнчээс та нар өөрснөөс тийм юу авч болно шүү. Одоо тэнцэн сонгороо мессежтэй. За тэгчээд за энэ дээр за уучлаарай.
Тавдугаар карт сонгосон юм дээр энэ харилцаан дээр бас одоо танд хэрэгтэй зөвлөгөө гэх юм бол хүсэж байгаа зүйлээ тодорхой болгох гинэ. Тийм нөгөө Хошимуно Акиракани тэгэхээр зэрэг одоо таны юу гэдэг юм бэ? Оюуны төвлөрөл те. Оюуны төвлөрөл амар амгалан байдлыг нэлээд эрхэмлээрээ тэгээд юу гэдэг маш тайван ингэ төвлөрсөн. Би харагдаж нэмэгтэй. Тэгэхээр зэрэг танд бол энэ картаар ерөөсөө яах хэрэггүй гинэ. Тийм энэ харилцаан дээр тийм одоо юу гэж хэлмээр юм бэ? Яах хэрэггүй. Тэгээ ер нь ингээд чимээгүй орчинд өөртөө ярилцаад одоо өөрийнхөө зүрх сэтгэлээсээ те үнэхээр би юу хүсэж байна вэ гэж өөрөөсөө асуугаараа те. Тийм ер нь ингээд тэгээд дотроос чинь хариулт ингээд тийм гарч ирэх үед тэрийг ингээд тэмдэглээд бичиж одоо хэрэгжүүлээрэй гинэ. Ямар ч энэ харилцаан дээр ч юм ингээд танд хэрэгтэй мессежтэй гэх юм бол ер нь бол тийм төвлөрөөд ингээд тайван бай юунд ч яарах хэрэггүй тий. Тэгээд өөрийнхөө зүрх сэтгэлээс үнэхээр юу хүсэж байна? Би үнэхээр юу хүсэж байна гэдгээ тий тодорхой болгоо гэсэн байна. Тийм. За ийм зөвлөгөө байна. Тэгээд бас нэг одоо энэ бол дээд сахиус нэгэн мессеж Get more information. Тэгэхээр дээд сахиус нэгэн мессеж гэх юм бол тийм ер нь одоо танд үл мэдэгдэх ч юм уу, харанхуй ч юм уу, үл ойлгох тийм байдал байж магадгүй. Тий. Гэхдээ одоо ингээ харанхууд ингээд тэмж хэрэг одоо тэмдчих тий хэрэггүй. Тэгээд ер нь удахгүй ингээд таны одоо замд тий ингээ гэрэл тусах. Одоо гэрэл тусах гэж хэлэхгүй ингээд аюу тодорхой болох тийм зүйл бол ирнэ. Тэр хүртэл та ингээ тий одоо суралцаад тийм мэдээл хайгаад янз бүр юмнаас тэ суралцаад өөрийгөө ингээд юу гэдэг янз бүр юм судлаад тэг ажиглагчийн ингээд тэг байр сууриас ингээд тийм байж байгаараа тэг хандаараа тэгсэн байна. Өшөөх мэдээл хайгаад тэг ингээд суралцаад байж удахгүй одоо таны амьдралд тэг гэрэл тэг тусах тийм зүйл болно гэж ашиг энэ харилцаанд гарч байгаа болохоор энэ харилцаан дээр эхэлж байгаа гэж бодож байна. Замарсан. Тэгээд утгагүй таны замд ингээд одоо юу гэдэг юм бэ? Тийм янз бүрийн ойлгомжтой мэдээлэл орж ирэх юм байна л да. Тэр хүртэл ингээд суралцаад судлаа тий ажиглагчийн байр сууриас хандаад ингээд байж тий яарах хэрэггүй гэж хэлсэнтэй юм дээр. За тиймэрхүү зүйлийг харж байгаа юм байна. За тэгээд ингээд бүх картуудад тайлбарлалт дуусаад хамгийн сүүлийн одоо сонголтын картнаас бас тий танд хэрэгтэй энэ харилцаанд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Энэ брамер гоё ингээд Twin Soul гэж аахгүй. Тий. Тэг яг та хоёр яг ингээд ихэр дөөлийн харилцаатай мэдээж бүх юм тийм биш шүү дээ. Энэ хаа зөөр нөгөө бэлгэдлээр гарч ирнэ гэж бодож байна. Тий. Тэгэхээр зэрэг тань зөвлөгөө өгөх юм бол та ингээд тий одоо энэ бол маш гоё карта. Та одоо маш ховор бөгөөд тий үнцэнтэй тий сүнсний ингээд сүнсний холбоонд ингээд орж байна тий. Тэгээ энэ холбоог тий илүү их одоо Twin Soul тий ихэр сүнс soulmate ч юм уу те иймэрхүү холбоо учраас энэ холбоог илүү их одоо тийм андагнаж те ямар нэгэн айц хүүз ч юм уу те ашиг ч юм уу те тийм зүйл одоо тийм өнцгөөс биш илүү өндөр те харийн тийм давтамжаас одоо хандаараа энэ хүндээ энэ харилцаанд те тэгээд одоо таны сүнслэг одоо замналтай энэхүү харилцаагаар дамжин тэнгэрэлт болно шүү гэсэн маш гоё мессежийг өгч байна. Тий. Энэ бол зүгээр нэг харилцаа биш нэг тийм цаанаасаа тавилангийн тий сүнслэг ямар нэгэн холбоо бол маш хүчтэй байна. Тийм учраас энэ картыг та сонгосон байх гэж бодож байна. Тий. Тэгээд энэ харилцаа маш одоо тийм андигнараа гэж ах шүү байна.
Тэгээд ер нь энэ харилцаан дээр ямар нэгэн одоо ашиг ч юм уу гадаад үзэмж ч юм уу янз бүр юм тийм өнцгөр биш илүү одоо юу гэдэг ухамсарын өндөр тавтамжаас те хайрын өндөр одоо тавцангаас энэ харилцаанд хандаараа гэсэн байна. Тийм яг дуурлал хайр сэтгэл гэхээр арай өөр болцдог. Дуурлал хайр хоёр арай өөр болцдог. Дурдлын юунаас биш өөр хайрын те тавтамжаас хандаараа гэж байгаа юм байна. Тийм. Дурлал чинь ингээд юу гэдэг жоохон тэр тавтамж нь одоо жоохон доогуур ахгүй юу. Тэр хүний хүсэж ин тэр хүнийг авмаар байна. Бүх юм нийтлэмээр үү гэдэг тийм хайр сэтгэл хайр гэдэг чинь одоо дурлалаас арай өөр. Тэр хүний сайн сайхны төлөө те одоо юу буцалтгүй хайр гэх юу гэдэг хариу гардаггүй хайр гэх юм уу хараар хайрлах гэх мэтлэнтэй арай нөгөө тавтамж нь өндөр байдаг. Тэр төвшнөөс хандараа гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд үнэхээр 5 дугаар карт үнэхээр маш гоё хариу гарлаа гэж бодож байна. Ингээ баяр хүргээд ингээд үнэхээр таарад таалагдсан бол лайк тарапитимаар дараа ингээд тэгээд энийг бэлэгдээ та намайг дэмжих хүсдэг бөгөөд өөрийнхөө харилцааг сайнаар тийм бэлэгдээ гэж бодож байгаа хүмүүс их юм бол эмоц тараараа гэж хүсье. Эмоц нь болохоор зэрэг ингээд одоо энэ сарнаа ингээд арай дэлбэлэг бооц тий. Тэгэхээр зэрэг эмоц нь болохоор зэрэг та хоёрын хайрын сарнаа тий удахгүй ингээд дэлгэрээсээ дэлбэлээсээ гэж одоо бэлэгдээд сарнаа гэсэн эмоц дараараа тэгэх юм бол 5 дугаар картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийгөө сайнаар тийм бэлэгдэж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараа имжлэг хүртэл баяртай. Бай бай.